Бид Арс нам бүлийн дарга буюу Арс намын дарга энэ хоёр албан тушаалыг хавсарч хийх нь одоо зарим нэг гишүүд тийм шаардлага тавьсан шүү дээ. Тэгээ тэр шаардлаганд дагуу би бол ажиллаа өгье гэдэг шинэ бүлийн одоо даргын асуудлыг хэлцэх боломж байна уу гэдэг тийм санал тавьсан. Олонх нь одоохондоо хэрэггүй. Арс намын дарга бүлийн дарга авсарсан байдлаар тодорхой хугацаар үргэлжлүүлээд ажиллажээ гэдэг байдлыг дэмжиж асуудыг хэлцээгөө. Энэ тодорхойгүй хугацаагаар хойшлсон гэж ойлгосон. Ер нь бол зарим гишүүд нь болохоор намын дарга бүлийн дарга нь тустай байсан дээр гэдэг зүйлээс ярьсан шүү. Таны хувьд юу гэж байна? Миний хувийн байр суурь бол сөрөгчний лидер буюу намын дарга бүлийн дарга цогтой байвал нэг толгойтой сөрөгчнийхээ ажлыг илүү салаа утгагүй хэрэгжүүлэх юм байна гэсэн тийм байр суурьтай. Хувийн байр суурь. Манай бүлийн нэр бүхий зарим гишүүд бараг сарын өмнөөс Арс намын дарга бүлийн дарга авсарч хэлүүгээр одоо энэ хоёр албан тушаалыг салгасан дээр гэдэг санаачлал гаргасан. Тэгээ өцгөдөр тэр гишүүд маань өөрсдөө тодорхой хугацаагаар үргэлжлүүлээд хийж явах нь зөв байна гэдэг шийдвэр одоо гаргаж авах шиг байна. Маргаашаас үндэсний бодлогоороо хуралдан энэ талаар одоо Кинсекийг яг жинхлэх хэсэх асуудал яригдэн шүү дээ тийм ээ, төр орлон гүйцэтгэгчийг. Энэ дээр та ямар байр суурьтай вэ? Заримаас Ахмад гишүүдийн хувьд ч гэдэг юм уу, Арчилсан намын гишүүдийн зүгт бас эсэргүүцсэн байр суурьтай л да, өмнө одоо гэмт хэрэг толбогдчихсэн ч гэдэг юм. Надад бол одоо ямар нэгэн хувийн байр суурь алга байна. Тий. Олонх асуудал шийдээд явах байлгүй. Тийм. Би бол одоо Кинсектэр тийм байна, ийм байна гэдэг ямар нэгэн хувийн бодол санаа одоогоор л алга. Хууль зүйн сайд байсны хувьд одоо яг энэ эвчний хэрэг Америк нэгдсэн улсын департамент гэдэг бүр аль биесныхын сайт дээр одоо яг энэ Монгол охид бүсгүүчүүд ялангуяа энэ элбэг дорж нарын нэрсүүд бас сайт дээр нь явж байна. Энэ тал дээр 92 ийм илэрч гарч ирсэн гэдэг дөнгөж сая энэ хууль зүйн байнгын орон дээр ярьж байна. Энэ талаар та ямар байр суурьтай вэ? Яг Америкт одоо дуулан болж байгаа энэ асуудал анхудаа дуулан болж байгаа биш. Бас олон жилийн өмнөөс Мэрсэр дуулан гарч ирсэн. Израилийн иргэн одоо тагнуул үйл ажиллагаа явуулдаг, Английн ашиг сонирхлыг хамгаалдаг өгөөд Америк болон Европын зарим том улс төрчдийн одоо үйл ажиллагаанд арын одоо хөшгөний ард оролцдог гэдэг ийм одоо нэг талаас тоглоомын он шиг боловч нөгөө талаас баримт нотлохотойгоор гарч ирж байгаа юм шүүмжийг бол анзаарч харж байна. Тэгээд Америкийн ерөнхийлөгч тодорхой мэдээллүүдийг ил болгосон мэдээллүүд дотор тийм илэрцүүд байна гэж байна. Тэгээд би бол одоо хувийнхөө хувьд сонирхож одоогоор бол нэгтэлж анзаарч харсангүй. За асуудал байгаа бол одоо манай хуулийн байгууллагууд бас энэ чиглэлээр шалгалт хийх байлгүй дээ. Ерөнхий сайдсан оюурт нь бас одоогийн ерөнхий сайдад бас энэ талаар асуулт тавьсан байна шүү дээ. Тэгээд тэр асуултын хариу энэ төр одоо гарч ирэхээр илүү тодорхой мэдээлэл гарах байлгүй дээ. Би бол одоо өөрөө хуульч мэрэгчлээ хүн дил сул ховжив эсвэл таамгаар одоо хин нэгнийг буруутгах эсвэл хин нэгэн рүү үг дайх тийм надад соёл алга. Тийм учраас асуудал нухацтай мөн үдийн бас нэлээд асуудлыг гүнзгийрүүлж харах ёстой гэдэг тийм хэрэгцээ байвал тэр чиглэлээр нь одоо судлахад бол татгалзахгүй. Гэхдээ одоогоор бол надад бол тэр чиглэлийн судалгаатай мэдээлэлтэй баримтыг нэгтэлсэн одоо тийм юм алга. Байхгүй зүйлээ, мэдэхгүй зүйлээ бас мэдвэрж ярих бас хүсэл алга. За баярлалаа.